Сайн байцгаана уу? Өнөөдөр би та бүхэнд Чанар National University буюу манай сургуулийн хэлний бэлтгэл бүртгүүлэхийн тулд ханаас мэдээлэл авах болон хэрэгтэй бичиг баримтуудын талаар мэдээлэл хүргэх болно. Хамгийн түрүүнд Google дээрээ Чанар National University Language Education Center гэж бичээд гарч ирэх энэ хүү халбаасан дээр дарж орно. Орсны дараа ингэж харагдах бөгөөд энэ нэг Солонгос хэлний төвийн пэйж хуудас биш, бүр нэгдсэн хэлний сургалтын учраас Солонгос хэлний пэйж хуудас руу орох хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр байгаа Korean programs доторх regular courses дээр дарж ороод доош гүйлгээд энэхүү Korean language homepage линкэн дээр дарвал Солонгос хэлний төвийн үндсэн пэйж хуудас руу орох болно. Тэгээд англи хэлийг сонгоод application procedure дээр дарвал admission progress буюу D4 виз авах оюутнуудын эсрэлтийн үйл явцын тайлбар бий. Бичиг баримт хүлээн авах ба шалгах үйл явц, шалгалтын хариуг мэдэгдэх, сургалтын төлбөр төлөх, эсрэлтийн зөвшөөрөл олгох, виз авах, Солонгос нэвтрэх, төвшин тогтоох шалгалт өгөх, хичээл эхлэх гэх дараалалаар явагдана. Тэгэхээр доош гүйлгвэл эсрэлтийн хуваар мөн эсрэлтийн бичиг баримтаа хуваар харагдаж байна. Энэ жилийн намрын эсрэлт дууссан учраас өвлийн эсрэлт боломжтой байгаа. Өвлийн эсрэлтэнд орох бол 9 сарын 11-ээс өмнө бүртгүүлэхэд болно. Тэгээд тэнцвэр 11 сарын 26-нд хэлний төвшөө тогтоолгуулад хичээлээ эхлэх байгаа. Мөн 2027 оны эсрэлтээр бас харагдаж байна. Эндээс 27 дээр хүмүүс маань мэдээлэл харж болно. Тэгээд доош гүйлэх юм бол бүрдүүлэх бичиг баримт талаар мэдээлэл байна. Нэгдүгээр эсрэлтийн өргөдөл татах гэсэн хэсгээс татаж аваад бүглэхэд болно. Тэгээд цагаан дэвсгэртэй цээж зураг 2%, хамгийн сүүлийн боловсролын гэрчлэгээ болон дүнгийн тодорхойлолт апостилаар баталгаажуулсан байх ёстой. Банкны баталгаа Солонгос мөнгөн дүнгээр 8 сая воноос дээш үлдэгдэлтэй 6 сараас доош хугацаагаар хадгалсан байх ёстой. Эцэгхийн ажлын тодорхойлолт болон орлогын тодорхойлолт, мөн гэр бүлийн холбоо тодорхойлох бичиг баримт, тэгээд өөрийн болон эцэг эхийн иргэний үнэмшлийн хуулбар гэх бичиг баримтуудыг бүрдүүлэх бөгөөд явуулж байгаа бүх бичиг баримтын их хувийг англи эсвэл солонгос хэл дээр орчуулсан хуулбартай хамт явуулах ёстой. Тэгээд бүрдүүлсэн бичиг баримтаа хэрхэн өгөх вэ гэвэл хэрвээ солонгост байвал шууд авчиад өгч болно. Харин Монголд байгаа хүмүүс маань шуудангаар явуулахад болно. Явуулах үедээ имэйл хаяг дээр нь энэ хаягийг бичихэд болно. Хятад, Япон, Монгол оюутнуудыг хариуцдаг ажилтны имэйл хаяг байгаа. Төлбөрийн тухайд нэг семестр нь 1,400,000 вон, 4 семестр буюу 1 жил нь 5,600,000 вон байгаа. Тэгээд мөн эсрэлтийн шалгуурын хураамж 50,000 вон зөвхөн тэнцвэрлэж төлнө. Буцаан олголтгүй. Даатгалын төлбөр нь 70,000 вон 7 сарын хугацаатай. Татвар байрны төлбөр нь ойролцоогоор 1,140,000 воноос 1,800,000 воны хооронд бөгөөд 6 сарын төлбөр хоолны зардал орсон байгаа. Нисэх хутлаас тасгуулчлага мөн байгаа бөгөөд 50,000 вон харин энэ нь сонголтоор юм аа. Анхаарах зүйл гэвэл ам доллараар төлбөр төлөх тохиолдолд ханшийн өөрчлөлтөөс шалтгаалan төлөгдөн өөрчлөгдөж болно. Зөрүү гарсан тохиолдолд солонгос төсний дараа тооцоо хийж болно. Дараа нь хэрхэн төлбөрөө хийх вэ гэвэл Солонгосын Гуанчжоу банкны энэхүү харагдаж байгаа данс руу өөрийнхөө нэртэй данснаас шилжүүл хийхэд болно. Та бүхэнд энэхүү мэдээлэл маань тус болно гэдэгт найдаж байна. Энэхүү бичлэгийн доорх линкэнд энэ дээр байгаа бүх мэдээллийг монголоор орчуулсан файл байгаа бөгөөд татаж аваад ашиглах боломжтой байгаа. Тэгвэл манай сургууль ир сурахыг урьж байна. Баярлалаа. Баяртай.